Олон улсын тойвон болох Иран Америкийн одоогийн ойрхон орнууд өрнжүү асуудлыг хөндөх болно. За хамгийн сүүлийн үеийн мэдээгээр ерөнхийлөгч Дональд Трамп Иранд ормозын хоолойг дахин нээх 48 цагийн хугацаа өгөөд байна. За нээхгүй бол Америкийн нэгдсэн улсаас Ираны цахилгаан станцуудыг устгах болно гэж мэдэгдсэн. Ихэнх үед Дэлхийн газрын тос шингэрүүлсэн байгалийн хий (LNG) тээвэрлэлтийн 20 орчим хувь энэ хоолойгоор дамждаг тул дэлхийн эрчим хүчний хангамжид чухал үр гүйцэтгэдэг хоолой. Трамп 3 дугаар сарын 21-ний өдрийн GMT цагаар 23:44 минутад Truth Social платформ дээр нийтлсэн бөгөөд энэ нь Иран нь 3 дугаар сарын 23-ны өдрийн 23:44 хүртэл 3 дугаар сарын 24-ний өдрийн Тегераны цагаар 0 шөнийн 3:14 минутанд хүртэл Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн шаардлагыг биелүүлэх хугацаатай гэсэн үг юм. Тэрээр хэрэв Иран энэ цагаас хойш 48 цагийн дотор ормозын хоолойг аюулгүй бүрэн нээхгүй бол Америкийн нэгдсэн улс хамгийн томоос эхлэн янз бүрийн цахилгаан станцуудад цохилт өгч устгах болно гэж нийтэлсэн байна. За хоёр дахь томоохон мэдээ бол санаа болгоод Америкийн нэгдсэн улс Израиль 2 дугаар сарын 28-нд Иран руу довтолсноос хойш дэлхийн хамгийн ачаалттай газрын тос тээвэрлэлийн сувгуудыг болох ормозын одлогыг түрүү нь хаасныг хэллээ. Хойд талаараа Иран, өмнөд талаараа Оман, Арабын нэгдсэн Эмират улсуудтай хэлдэг энэхүү усан зам нь орох гарах хэсэгтээ ердөө 50 км буюу 31 мял өргөн хамгийн нарийн цэгтээ 33 км орчим бөгөөд Персийн болон Арабын тэнгистэй холбодог юм. Дэлхийн газрын тос шингэрүүлсэн байгалийн хий 20 орчим хувь нь ихэвчлэн хоолойгоор дамждаг бөгөөд тосон зөвхөн Иранаас гадна Ирак, Кувейт, Катар, Сауди Араби, Арабын нэгдсэн Эмират улс зэрэг Персийн булангийн улс орнуудаас ирдэг. Хоолойг хаах нь ямар нөлөө үзүүлж байна вэ гэхээр сар бүрд 3000 орчим хөлөг онгоц хоолойгоор дамжиж өнгөрдөг болж энэ сүүлийн үед эрс бурж Иран танкер болон бусад хөлөг онгоцонд халтгаар заналхийлж байна. AFP мэдээллийн агентлагийн 3 дугаар сарын 18-нд гаргасан тоо баримтаас харахад дайн эхэлснээс хойш дор хаяж 21 хөлөг онгоц цогцолтонд өртөж бай болсон хэмээн мэдэгдсэн юм. Түүхийн газрын тосны үнэ нэг баррел нь $100 давсан. Энэ он бараг 70%, жилийн өмнөхөөс бараг 50%-аар өссөн үзүүлэлт юм. Диего Гарсиа цохилт өгөх орлого пүрэв гарагийн оройноос баасан гарагийн өглөө болсон гэж BBC агентлагаас мэдээлсэн. Их Британи Америкийн нэгдсэн улс хамтарсан Диего Гарсиа бааз руу пуужаа аравсан гэж мэдээлэлтэй байна. Анхны мэдээлэл нь уг хэрэг явдал дээр баасан гарагийн үдээс хойш Их Британи засгийн газрын сайд нар Лондон дайны талаар хэлцгээс уулзахаас өмнө болсон гэсэн баримтаар хязгаарлагдаж байна. Энэ уулзалт сайд нар Америкийн нэгдсэн улс Ираны халдлагаас хамгаалах ажиллагааны хүрээнд ормозын хоолой усган онгоцыг хамгаалах даалгавар гүйцэтгээд Их Британи агаарын баазыг ашиглаж болно гэж тохиролцоо. Түүнээс өмнө Америкийн нэгдсэн улсын Британик баазуудыг ойрогт орнод дох Их Британийн ашиг сонирхол болон холбоотууд руу Ираны пуужингийн дайралтаас урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглахаар хязгаарлагдаж байгаа. За санаа болгоход Ираны пуужингийн цохилт Бямгарагт Израилийн өмнөд хэсэгт орших Димона хотдог цөмийн судалгааны байгууламжаас ойролцоогоор 13 км-ээр туссан. Олон улсын цөмийн энергийн агентлаг
Уг байгууламжид ямар нэгэн хохирол учирчдыг мэдээгүй гэж мэдгдсэн ч ерөнхий захирал нь цэргийн хамгийн дээд хэмжээг ялангуяа цөмийн байгууламжийн ойролцоо байлгах хэрэгтэй гэж анхааруулсан. Нигевийн цөл байрладаг Шимон Перес Нигевийн цөлний судалгааны төвийг ихэвчлэн Димоно Ректор гэж нэрлэдэг. Энэ нь Израилийн мэдүүлээгүй цөмийн зэвсгийн нөөцийг хадгалдаг гэж удаан хугацаанд хүлээн зөвшөөрөгдсөн юм. Албан ёсоор уг байгууламжийн зөвхөн судалгаанд чиглэгддэг гэж үздэгч 60 жилийн турш Израильтын цөмийн бомбог бүтээсэн нийлэл нот байсаар ирсэн бөгөөд дараагийн засгийн газар бүр энэ талаар тодорхойгүй байр суурьтай ч байсан юм. Ираны төрийн телевизээр мэдээлснээр энэ цогцолт нь Бямб гаригийн өглөө Ираны Натанс цөмийн байгууламж руу алдсан тухай мэдээлсний хариу арга хэмжээ гэж мэдэгдлээ. Америкийн нэгдсэн улс ерөнхийлөгч Трамп хэрв Тегеран 2 хоногийн дотор Ормозын хоолойг бүрэн нээхгүй бол Ираны цахилгаан станцууд бус нефт газрын тослоны томоохон байгууламжуудыг устгах гэж сүрдүүлсэн. Үүний зэрэгцээ Иран, Израиль болон бүс нутгуудын орнууд руу хийсэн хариу алдлага үргэлжилсээр байгаа бөгөөд Израилийн цөмийн байгууламжийн ойролцоо хотод Ираны пуужингийн цохилт бараг 100 хүн шархжээ гэдэг тоон баримт гарч байна. Одоогийн Иран Персийн булангийн Америкийн нэгдсэн улстай холбоотой эрчим хүчний дэд бүтцэд халдлага үйлдэнэ гэж мэдэгдсэн. Түүнчлэн Ормозын хоолойд дайснуудтай холбоогүй хөлөг онгоцнууд Ирантай хамтран ажиллавал аюулгүй нэвтрэх боломжтой болно гэж мэдэгдсэн. Миний тус улсын дотор холбоотой байсан Иранчууд Персийн болонд болсон алдлага Ираны тээвэрлэнд хязгаарсан явдал гайхаагүй. Дэглэмийг түлхэн унгайчж найдаж байгаа хүмүүс л тэд өөр ямар хөсөөр тоглох ёстой юм бэ гэж асууж байна. Улс даяар Айли Хаменеиг үхэхээс өмнө улс даяар дарангуулын эсрэг байсан бол одоо Айли Хаменеиг өөд тоснон гашуудахын зэрэгцээ өмөрч хамгаалах нь бослогыг илүү намжааж байгаа. Өмнө нь олон улсын эрүүгийн шүүхийн анхны ерөнхий прокурор Луис Морено Окампонто дайнд оролцсон орнуудын үйл ажиллагааны талаар ярьцлага хийсэн. Түүнээс асуусан нэг зүйл нь Трампын Иран Ормозын хоолойг дахин нээхгүй бол Иран цахилгаан станцуудыг нь устгана гэж сүрдүүлсэнтэй холбоотой. Энэ нь Трампын эрчим хүчний дэд Ираны эрчим хүчний дэд бүтцийг бөмбөгдөх гэсэн анхны занал хэл биш. Пүрэв гарагт тэрбээр өмнө Парсын хийн ордыг их хэмжээгээр дэлбэлнэ гэж сүрдүүлсэн. Иран, Израиль хоёул эрчим хүчний байгууламж дээр улам бүр нэмэгдэж буй дайнд газрын дор байгалийн байгууламжууд цохилт өгч байна. Окампо тодорхой цэргийн зорилгогүй бол ийм байгууламжууд хонилохыг хориглосон жишгийн талаар ярьсан. Тэрээр улс орнуудыг онилготоо зөвтгөхийн тулд янз бүрийн их хэмжээлтийг ашиглахыг оролдох магадaltaй. Гэхдээ ийм байгууламжууд нь хаалгалд ховол хийх цагийн үйлдвэрлэхэд түвш нийлүүлэхэд ч чухал аспект тул иргэний байгууламж гэж тооцогддог хэвээрээ. Окампо 2024 онд Оросын батлан хамгааллын сайд цэргийн даргыг Украиний цахилгаан эрчим хүчний дэд бүтцтэд халтсан эргийг олон улсын эрүүгийн шүүхээс баривчлах захирамж гаргасан тухай онцолж байгаа бөгөөд энэ нь Москвагийн Украины гэсэн эсрэг дайны үеэр байнга хэрэглэдэг тактик. Америкийн нэгдсэн улс, Израиль, Иран аль ч олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн биш юм. Өнгөрсөн шөнө Ираны пуужингийн цохилт өртсөн Израилийн өмнөд хэсэгт оршин Араа норсон барилгуудын ойролцоогоо ажил буй онцгой байдлын ажилчнуудын зургийг BBC агентлаг болон Америкийн тагнуулын байгууллага хүлээн авч байна. Израилийн онцгой байдлын албан мэдээлснээр Ираны Арад руу хийсэн хадгалах улмаас
дор хаяж 88 хүн шаргацсан гэдэг мэдээлэл одоо өгөгдөд байна. Тай эхэлснээс хойш 3-7 хоногийн дараа Ираны пуужин Израиль шинэ үнийг хохируулан учрууллаа. Арадын оршин суугчид Бямгаргийн орой сонссон дэлбэрэлтүүд аимшигтай байсан гэж мэдэгдсэн. Пуужингийн цохилт хэд хэдэн барилга байгууламжийг ноцтойгоор сүйтгэж гүн тогоо үүсгэсэн. Димона хотод холгүйгэн Израилийн нарийн төвөгтэй агаарын давталгаанаас хамгаалах системийг тойрсон Пуужингийн ижил төсөл цохилт болсон. Энэ хотод 10 жилийн турш цөмийн зэвсгийн чадварыг хөгжүүлж ирсэн байгууламжийн ойролцоо байрладаг боловч үүнийг албан ёсоор хэзээж хүлээн зөвшөөрөөгүй. Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху үүнийг ирээдүйн төлөөх тулалдаа нь маш хүнд үдэш гэж нэрлэсэн. Ойрох дорнодын дайнд энэтхэгний өдрүүдэд амьдрал занал хийсээр байгаа тул Персийн булангийн орнд 7 тооны халдлага хариу арга хэмжээ авч байна. Сауди Араби мэдээлснээр Арабын нэгдсэн Эмират улс болон Сауди Араби өнөө өглөө 2 пуужин хүн амгийн бүс дунгаас алдах таслан зогсоохоо гэж мэдэгдсэн. Арабын нэгдсэн Эмират улс мэдээллийг чанга хянаж байгаа бөгөөд аливаа алдлага эсвэл хохирлыг зураг авах хууль бус боловч ихэнх халдлахыг таслан зогсоох гэж мэдэгдсэн. Иран эрчим хүчний дэд бүтцэд занал хийлж байгаа дахин мэдгцээр байгаа тул энэтхгийн өдрөөс сонголтоо жинлэж байгаа. Сауди Араби цэргийн хариу арга хэмжээ авах аюултай занал хийлтэй хамгийн ихээр илэрхийлж байна. За Сомгийн сүүлийн үеийн байдал 3 цаг 30 минутанд BBC агентлагаас мэдээлсэн мэдээллийг хамгийн түрүүнд хүргэе. Израилийн ойд үсэгт 2 машин шатаж гал дүрстний улмаас 1 хүн амиа алдаж Израилийн онцгой хуулийн албаныхан мэдэгдлээ. Израиль улс тус улсын хойд хэсгийг Ливанаас цохилт өгсөн тухай мэдсэн дараа Төмөр Галилийн хойд хэсэгт гарсан. Израилийн батлан хамгааллын хүчин Telegram Messenger аппликейшн доторх постондоо Ливанаас хойд хил дагуух суурин пуужин харуулснаас болохыг тогтоосон. Хохирол учирсан бөгөөд шаргацсан хүмүүс байна гэж мэдэгдэж байна. Иран Израилийн пуужингийн шинэ давалгаа эхэллээ. Иран улс Израиль руу пуужингийн шинэ давалгаа харууллаа гэж Ираны төрийн телевиз ИРИБ мэдээлсэн. Үүний зэрэгцээ Израилийн батлан хамгаалах хүч аюулгүй таслан зогсоход ажиллаж байна. Дараагийн мэдээ бол манай бэлтгэлгийн бараг сүүлийн хамгийн чухал мэдээнүүд нэг. Ираны эсрэг Америкийн нэгдсэн улс Израилийн хамтарсан дай эхэлснээс хойш 3-7 хоног дараа мөргөлдөөн холимог мессенж тодорхойгүй байдлыг бүдэг бодог байдалд Дональд Трампын олон нийтийн санал бодол нь газар дээрх бод байдалтай зөрчилдөж байсан. За хамгийн сүүлд 4 цагийн нийтлэгдсэн мэдээн дээр нэгдсэн үндэсний байгууллага олон улсын далайн байгууллага Ираны төлөөлөгч Ормозын хоолойн Ираны дайснуудтай холбоотой хөлөг онгоцнод бус бүх тээвэрт нээлттэй хэвээр байгааг Ираны хагас албан ёсны Мехр мэдээллийн агентлаг мэдэгдсэн. Олон улсын далайн байгууллагад Тегераны төлөөлөгч Али Мусави Тегерантай аюулгүй байдлын зохицуултыг зохицуулснаар нарийн усан замаар нэвтрэх боломжтой гэж мэдэгдлээ. Дипломат харилцаагаа Ираны тэргүүлэх чиглэл хэвээр байна. Гэсэн хэдий ч түрэмгийллийг бүрэн зогсоож харилцан итгэлцэл илүү чухал гэж Мусави хэлээд Израиль болон Америкийн нэгдсэн улс Ираны эсрэг хийсэн халдлага нь Ормозын хоолойдох одоогийн нөхцөл байдлыг үндэс юм хэмээн мэдэгдэж байна. За энэхүү одоо BBC, CNN болон бусад ИРИБ, Мехр сувгуудаас мэдээлэлдсэн юмн дээр үндэслээд дүгнэлтэнд хүрье. За дүгнэлтэнд бол Ормозын хоолойг нээхэд бол одоо ер нь бол Америкийн нэгдсэн улсаар ер нь хүчин мөхсдөг баг. Америкийн нэгдсэн улс Ормозын хоолойг нийлэхийн тулд Иран
Тэгээ нэг бол хүчээ нээлгэнэ. Одоо нэг бол Иранаас сэргээ татаж одоо Ормозын хоолойг 50 аргаар нээлгэнэ. Гэхдээ дайн сунжирсаар байвал одоо энэ цахилгаан болон газрын тосны үн өсөх бол ойлгомжтой. За тэгэхээр энэ бичлэгийн дүгнэлтэнд бол Ормозын хооллог хэрвээ одоо ойрын саруудад нийхгүй бол одоо дайн хурцтаж олон талын улсууд оролцсон одоо Ормозын хоолойн төлөөх дайн тултан болох байхаа хэмээн дүгнэлтэнд хүрлээ. За дараагийн одоо бичлэгээр Оросын цахилгааны одоо их усүр болон Европ дахь байдлыг хүргэх болно. За баярлалаа.